Салбар зөвлөлт зохион байгуулах зарчмын хүрээнд тэргүүнээ сонголоо. Дорногой аймгийн Монголын арчилсан намын санаачлагын тэргүүнээр аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч Дорногой аймаг дахь иргэдийн хурал дахь арчилсан намын бүлгийн дарга ганц тулгыг санал нэгтэйгээр сонгосон юм а. Мөн Дорногой аймаг дахь Монголын арчилсан намын санаачлагын гишүүдийн анх дугаар хуралдааны үеэр 9 өдөр дахь зөвлөлийн гишүүнийг сонгож томилсон юм. За салбар зөвлөл байгуулалттай холбогдуулан Монголын арчилсан намын санаачлагын ерөнхийлөгч бол удирдах зөвлөлийн гишүүн Пүрбаатар, санаачлагын Дархан уул аймгийн тэргүүн Жаргал сайхан нар Дорногой аймагт очиж гишүүдийн анх дугаар хуралд оролцсон юм а. Улсын хурлын гишүүн болд салбар зөвлөлийн үеэр хор, хог, хов 3-аас Монголын улс төр салах учиртайг тодтогоод арчилсан нам нэрнээсээ Монголын гих сайхан үгээ авч хайснаас хойш арчлалын дайлж өвөр хумигдсан. Тусгаар тогтнол арчлал өв соёл бол Монголын тулгын 3 чулуу гэдгийг онцлсан юм а. Өнөөдөр та бүхэн гараад хаач очиж ямар ч иргэдтэй бол хамгийн түрүүнд хэнийг үзэж ядж байна? Улс төрчдийг үзэж ядж байна. Энэ цаана улс төрийг үзэж ядж байна. Энэ бол хамгийн аимшиг. Энэ бол эсэргээрээ байх хэрэгтэй. Улс төрч гэдэг бол ард түмний төлөөлөл, ард түмний илэрхийлэл, ард түмний өөрийнх нь хамгийн дээд шийдэл байдаг. Тэгэхдээ өнөөдөр энэ уран гараа хэрэгжсэн өнөөдөр захын хүн одоо энэ цаана хэнийг үзэж ядгүй төрөө үзэж ядна. Төрөө үзэж ядна гэсэн чинь ард түмнээ ирээдүгөө тусгай тогтнолоо үзэж ядна гэсэн үг. Ингээ энэ бол ирээдүйд бол үнэхээр үндэсний хэмжээнд маш том аян дэлдэж байгаа юм асуудал болж байгаа маа. Нийгэмд түүчилдэг эмч багш инженер гэд олон 10 төрлийн албан хаагчдын үг үйлдэл амыг нь хаадаг нийгмээ уршилахад хамгийн том саад дотор авчирдаг. Тиймээс Монголын арчилсан санаачлагад үг үйлдэлээ нэгтгэхийг уриалж байна гэдгийг болдог гишүүн үгэндээ тодтоглоо. Дорногой аймаг дахь салбарын хуралдаан олон чухал асуудлыг дэвшүүлсэн халуун яриа өрнүүлсэн хурал боллоо. Энэ үеэр санаачлагын ерөнхийлөгч болд Дорногой аймгийн салбарын тэргүүн ганц тулгад батламжийг гардуулан өгч амжилтыг хүссэн юм а. Одоо аймгийн намын хорооны гишүүн, аймгийн хурлын төлөөлөгч тэргүүлж бүгд нэг хөгөл ажлыг хийж явж хийсээрч байх болно. Ашигтай төлөвлөлт өөрчлөж явах болно. Тэгэхээр энэ санаачлалыг цаашдаа хэрэгжүүлж ажиллаж аймгийн хурлынхаа дэшега намынхаа өдөртгүүлэлтээ нэг төлөвлөлт хийж нэг өөрчлөлт. Ийхүү Монголоо төдийгүй дэлхийд энергийн төв гэдгээр алдартай Монгол улсын наран урах зүг Дорногой аймагт Монголын арчилсан санаачлагын салбар нэгж байгуулагдсан юм. Монголын арчилсан санаачлагын үйл ажиллагаа үзэл баримтлалыг дэмжигчид хөдөө орон нутагт салбараа нээсээр байна. За нийслэл дүүрэгт салбар нэгжүүд байгуулагдан нэгдэх эрмэлзэлтэй илэрхийлсээр байгаа лээ.